Сайн гэвүү тийм могийн ясш Монголоос сайхан уу гэвэл сайхан гинэ могийн ясш Монголоос. Тийм ээ, хизээ нэгэн цагт миний энэ дуулсандаа хуучин хас болон үлдэнэ. Удахгүй шинэ он гарах гэж байна. Юуны өмнө 27 дугаар сууг телевизийг үзэгч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Хуучин хас нэвтрүүлэг эхэлж байна. Тасалгааны цонхоо ол сайхан харагдана. Хойч яваг хүмүүс хоосгүй санагдана. Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан харагдана. Зам дээр сүлжиг тунаа зайзавсан руугүйе. Чи цаашин дамжуу бүх юм хэвийн бүтэж байна болж байна бичээрэ битгий давар гэж бичээрэ албан тасалгааны цонхоо агаар сайхан наа алтан нарны туяа Гигүүлнэ албан тасалгааны цонхоо алсын бага харагдахгүй хотын хотомнаас цааш холын бага үзэгдэхгүй алин хүүгээ чи цааш нь дамжуул бүх юм хэвийн бүтэж байна болж байна бичээрэ Bitki davar geç içeri Bitki davar geç içeri Bitki davar geç içeri За тэр нь баг анхны клип гэж хэлж болох уу? За энэ үеэс л ер нь баг тэгж яаж исэн юм бол одоо тэр үедээ бол нэг клип хийж ийн гэж баг л өөрсдөө мэдхгүйгээр тэгэл хийжсэн байх л та. Нэг одоо нэг юу гэх юм да нэг дуу дүрс хоёроо нийлүүлээл тэгэл. Тэгээ дээрээс нь зүгээр дуулахаас гадна жүжигчсэн тавьсан байгаа бол хамаагүй болчихсон. Одоо клип л болж таарна. Энд ч хэдэн он бэ? Яг 90 он юм байна. Тэр 91 тэгээ 89 онд биш би бодлоо 89 он юм байна. Яа тэгвэл эн чинь саяны бичлэгийг сонссон ч гэсэн тэг ганцхан төгөлдрөөр гитар хоёртой чинь нэг 89 онлын дуунуудыг анх өөр нэг хитэн дуунуудаа өөрсдийн заваргал нэг тийм сонирхч юм дуу маягаар тэгэж биччихсэн. Тэгээд тэрийг дүрсжүүлээд энэ нэвтрүүлэгт оруулж исэн юм л аа л дээ. Төгөлдөр гитар хоёр хоёулах нь ажил тэгэхээр цэрхэн дуурч юм тийм. Тий яг нэг топа үйтэл болж исэн. Тэгээд яг энэ бичлэгүүд нь одоо бид нэг 5-6 дууг ингэж биччихээд тэгээ энэ манай найзуудаар ингээл дамжуулаад бивнээсээ магнитоноор хуулж аваад дамжаа. Тэгээ ер нь энэ нэг хитэн дууны бичлэг их тарсан шүү дээ. Тэгэж ер нь нэлээд нийт тарж байгаа. Тэгээд ерөөсөө энэ дуунуудаа ер нь концерт болгоё гэдэг санаа орж ийл. Тэгээд бүр соёлыг нийгэмтэйгээ хамт бүр дууныхаа бүх дууныхаа фонограммыг хийж өрөө. Тэгээд л концерт хийсэн. Нэс чи гадна хонхны дуу тэгээ сайн гэвүүгэл тэгээ бидний араш тий. Тэр цагаах энэ үед ч одоо өөрөө даргын дээр тоглолцсон байна шүү дээ. Энийг би их эсэргүүцчихсэн. Чи одоо өөрөө тоглоод тах тийм юм шал. Захгүй чи болоо гээл. Тэгээд алтаа эднэр л юм ясаар угаал яатан гэж байгаа. Тэгээд чи нөгөө нэвтрүүлгийн бодвол цаг маганд болцсон байсан баг. Тэгээд яатсан. Тэгээд би дараа нь цааг шоолоо. Чи захгүй байна. Чи өөрийгөө хаар тэр дарах болж байгаа. Одоо та хаана юу хийж явж байна? Уран бүтээл хийж байна. Ингээ уран бүтээлээс бол хүн бирсэн юм л. Гэтэ энэ бүр одоо боллоо гэж байгаа юм биш үү? Яг тэгээд нэг цаг нь болоод болцоо юу гэдгийг нэг хувьсгалын тохироо гэдэг бүрдүүл би бас эргэж бас юу орно гэж бодож байгаа. Эхийн хэсэгтээ ингээд яг төлдрөөр тогтоод гарч байгаа. Одоо өөрөө харьцуулсан чи хэр өөрчлөгдсөн бэ? Гэхдээ ер нь л тэр үед ер нь би одоо ганц энэ юунаас ч биш тэ ер нь ажиглаад байх
Ер нь тэр үед их л тийм гуайлга турах тийм годгосон залуучууд л байсан юм шиг байна. Тэгээ мэдээж одоо бол явтай ч одоо насных ч юм уу хүмүүсийг одоо харьцуулаад харахад бол хэдийн улс төрчдийн бас одоо юунууд байдаг шүү дээ. Тэр үеийн кино тэгэл одоосоо харьцуулахад бол тэгэл бүгдээрээ нэралчаа юу та гэж үү. Ер нь хүн гэлгүй одоо сая бичлэгээс харлаа шүү дээ. Хотын годомж маань ямар цэвэрхэн харагдаж байна. 80 он гэдэг чинь цэвэрхэн харагдаж шүү дээ. Ийм байгаасаа гэж бодогт тэр хот маань ингэж өртөгцөн. Дэлгүүрийн дангууг ажиглав. Харин нэлээд тийм хоосон талдаа нэг ижил гутлнууд зэмлүүлсэн. Албан тасалгааны цонхоо амьдрал сайхан хараа. Зам дээр сүлжиг унаа. Завсан рууе. Айлгүйгээр чи цааш нь дамжуу. Бүх юм хэвийн бүтэж байна. Онцвар бичээрэ. Битгий давар гэж бичээрэ. За ингээд манай студид ирж тань ярилцлага өгсөнд баярлалаа. Хуучин айлс нэвтрүүлгийн маань анхны зочин та байлаа. Ингээд хуучин айлсаа танд үзүүллээ. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. Та бүхэн ажлын амжилт хүсье. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Хуучин айлс нэвтрүүлгийн маань дараагийн зочноор үндэсний дуу үжигийн эрдмийн чуулган дуучин Эрдэнэ цэцэг оролцож байна. За тэгэхээр сайн байна уу? Шинэ жилийн хэрхэн тэмдэглэж байна да?
Сайн байцгаана уу. Ингээд телевиз үзэж байгаа үзэгчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Яг үнийг хэлгээд уучлаарай. Танай нэвтрүүлгээс хоцрох шахаад гүйж ирлээ. Ягаад гэвэл сая тоглолттой байсан учраас маш их яараа гүйж ирлээ. Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Ойрын үед бол яг үнийг хэлэхэд би сая 2 сар Солонгосын Чежу арал дээр тоглолтоор циркийнхэнтэй хамтарч тоглож байгаад ирсэн. Эренгүүтээ шууд алтан микрофонд орсон. Тийм учраас одоо бол яг уран бүтээлдээ орж амжаагүй нь оны дараа мэдээж шинэ уран бүтээлдээ орно. Одоохондоо бол шинжлэлийн тоглолт гэдэг яараа зовч ажилттай байсан. За тэгэхээр одоо бид манай нэвтрүүлгийн зүгээс танд нэг хуучин хальс үзүүлнэ. Энэ хальсыг үзсний дараа хоёулаа яриагаа өргөжлүүлье. Тэгэхээр энэ таны санаж байгаагаар хэдэн оны бичлэг вэ? Энэ 89 он 90 оны эхэнд бичсэн бичлэг байна. Яг үнийг хэлэхэд надад үнэхээр гайхалтай санагдчихэв. Та нар уцаар ярихдаа бас хэлэхгүй, үзүүлэхгүй гэдээсэн л та. Тэгээд ямар бол гэж гэртээ аяг бодоод байсан л та. Ямар хувцсамсчлаа, хаана яаж илаа гэж бодоод байсан л та. Үнэхээр гоё байна. Маш их гайхамшигтэй. Их турхаа байсан биш үү? Харахгүй шүү дээ. 14 жилийн өмнө хэрчмээс мэдээдгүй хугацаа өнгөрч 14 жилийн өмнөх Эрдэнэ цэцэг, одоо Эрдэнэ цэцэг хоёр. Одоо бодоход маш их өөрчлөгдөлгүй яг уу. Би хааны хувьд ч гэсэн харуулсан байгаа. Энэ дэр бол жигтэйгэн турхаа байна л та. Тэгээд тэр үед чинь бас хүүхд хоолоогоор арай цангилсан тийм хоолоогоор дуулжсэн бол одоо бас хоолойны хувьд ч гэсэн бас нэг өөр сургаад суугаад арай өөр л болсон байгаа. Уран бүтээлийн хувьд бол одоо бас өөрчлөгдсөн байгаа. Тэрнээс хойш бас нэлээд хэдэн уран бүтээл дээр ажилласан, нэлээд олон дуутай болсон байгаа. Энэ үед бол яг өмнөд хэлэхэд зохиолын дуунаас бол ганц хамгийн түрүүний дуулжсэн. Клипийн хувьд бол энэ бас анхны. Тэр үед чинь би дандаа нөгөө ардын дуу дуулдаг байсан учраас зохиолын дуунаас бол ганц одоо ээж би харж байна гэдэг энэ саяны дуу дуулж исэн. Энэ үнэхээр давтагдшгүй бөгөөд их сайхан юу байна л да. Хас байна. Одоо энэ хэдэн настай байсан? Хэдийн настай? Энэ үед чинь нэг
21-т ч гэсэн үү те. Тийм л байсан. Хаана ажиллаж исэн? Одоо сургуулаа төгсөж ирэл гэж удаагүй байсан уу? Удаагүйсэн. Тэгээд үндэсний дуугийн эрдмийн чуулгад би бараг орж исэн баг. Тушаалан ч бараг гараагүйсэн баха. Тэгж яхад энэ дуу хөгжүүлж исэн. Үнэхээр гайхамшигтай. Энэ яг үнийг хэлгээд энэ бичлэгийг та бүхнээс болж өгөл хуулаад авчмаар санагдчихэв. Юу энэ дуу тэгээд тэр үед хүмүүс тэр хурж исэн. Үнэхээр хий талж чадчихсан. Үнэхээр тэр үед бол үнэхээр хүмүүс сайн хүлээж авч исэн. Хүмүүс ялангуяа хүүхдүүд айгүй сайн мэдчихсэн. Тэр үед би нэг цуслан дээр пианорын цуслан дээр 100 очиод нэг тоглоход хүүхдүүд бүгдээрээ дагаж дуулаад тэрийгэ дуулаач гэж дагаж дуулж исэн. Тэгээд үнэхээр хүүхдүүд айгүй сайн мэдчихсэн. Тэр үед бас нөгөө гүр ах маань тий говийн ганц айл гэдэг нэвтрүүлэг өгдөг байсан. Тэрэн дээр өөрөө говийн ганц айл дээр ээж би харж явна гэж тий цаана миний дуу яваад үнэхээр би бас тий дуугаас бас айгүй баярлчихлээсэн. Одоо энэ дуугаа сэргээж дуулах бодол юм уу? Яг үнийг хэлэхэд одоо фонограмын одоо тий аранжировкын ингээ өөрчлөлт бичүүлсэн байгаа. Тэгээд оны дараа CD-нд оруулж бичнэ гэж бодож байгаа. Тийм учраас бараг энийгээ ч оруулчмаар шиг санагдаад тий бас айгүй хөөрхөн байлаа. Их сонь санагдаж байна одоо яг үнийг хэлэхэд. Танд ер нь манай үзэгчд байна. Хөөе эрдэнэсчээд ийм байсан юм уу гэж бодогдож байгаа. Таны санаж байгаагаар одоо энэ бичлэгийг хаана хийжсэн бэ? Зураг авалт юм. Солин төвөргөн дээр биччихсэн шатан дээр нь. Тэгээ анх удаа нэг клипэнд орж ирсэн нэг жилгөө тий бас их жоохон бие барьсан байна л да. Одоо бол бас арай өөрлөлтөө. Тэгтээ энэ бичлэг бол хэзээ ч давтагдчихгүй. Үний залуу нас гэдэг чинь тий одоо зураг тий альва камер телевизээр яг л байгаагаар л үлдэн. Тийм учраас үнэхээр сонин байна л да. Үзэгчд маань сонин байх болгүй тэр үед болж ирсэн юм даа та. Одоо нэг ихний батгийг аялж өгөхгүй юу? За тэгээ хүүирэн хүмнэрнийгээд хүм болгонд хөр болгоо Тэгэхээр харьцуулаад сая сонсоход үнэхээр хүүхдийн цангилсан хоолоогоор дуулж ирсэн. Одоо л үнэхээр өөрчлөгдсөн байна. За ингээд энэ хуучин алс маань таны одоо хуучин дурсамжийг сэргээсэн гэдэгт итгэлтэй байна. Яг л одоо яг тэр үед очсон юм шиг санагдчихэв үнэхээр.
За ингээд танд шинэ жилээ сайхан тэмдэглээрэй гэж хүсье. Бас таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. Энэ сайхан тэ миний залуу насны тэ анхны клипийг бас хадгалж халинтаа хадгалж тэ архивд үлдээж та бүхэн өнөөдөр надад үзүүлж байгаа нь маш их баярлж байна. Яг үнийг хэлэхэд тэ надад ч байхгүй. Тийм учраас та бүхэндээ шинэ оны мэдээг хүргээд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Ингээд телевиз үзэж байгаа үзэгчид та бүхэндээ шинэ ондоо эрүүл их аз жаргалаар дүүрэн байгаарай гэж хүсье өрөмөрөө. За баярлалаа. Баярлалаа. Хуучин ялс нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань зочноор дуучин дашдандаг харилцаж байна. За тэгэхээр сайн байна уу? Шинэ жилдээ хэр бэлдэж байна да? За тэгэхээр шинэ жилдээ одоо чадах чинээгээр л бэлдэж байна. Одоо бас би бас одоо энэ онд бол миний хувьд бол их бас бэлэг дэмэрлэх их сайхан жил болж өнгөрлөө тий. Ажил үйлс маань их сайн бүтсэн юм сайхан жил болж өнгөрлөө. За тэгэхээр нэвтрүүлэг маань одоо хуучныг сөхсөн нэг нэвтрүүлэг байгаамаа. Хуучин хальс гэдэг нэртэй. Тэгээд таныг одоо анх уран бүтээлээ хийж исэн гараа тий. Анх доо ямар дуу дуулж исэн бэ гэд одоо хүмүүсийн мэддэг одоо хон цагаан үлсийн цагаар энэ дуугаараа хүмүүс илүү таныг мэддэг болсон. Энэ дууныхаа түүхийг яриач гэдэг нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа юм л да. За. Тэгэхээр энэ их сонирхолтой. Энэ дууг бол би бүр цэрэгт байхдаа дуулдаг байсан. Энийг бол одоо яг энэ дууны автор нь бол Батхүү гэж одоо залуу байгаа. Энэ залуу бол одоо Мөнгөн хонхны дуу гэдэг нэг сайхан дуу зохиосон. Одоо Ангирмагийн дуулж байгаа тийм. Мөн одоо үзлэн төгөлдөр их орон гэж одоо энэ дуу зохиосон юм байна. Тэгээд энэ дуу надад яг зэрэгт байхад би анх удаа сурсан. Энэ дуугаа бол би зэж мартахгүй дуулаад байсан л. Тэгээд өөрөө өөртөө л дуулаад явдаг байсан. Тэгээд телевизэд байхдаа нөгөө Алтай ахтай хамтдаа хамт нөгөө Асгтын уурхаар цаг үе залуучууд гэдэг нэвтрүүлгээр сурвалжлаганд явж явах үед одоо энэ дууг анх дуулсан юм аа. Гэхдээ энийг бол дуулчихна гэж юусоо бодоогүй. Бид нар яг уул руу өдөө өгсөөл мацаал ингээл одоо ингээл алхаал тэр уурхачин залуучууд дундаас бас нэг залуу нь гитар үрчгээл ингээл алхаал ярилцлага игээл тэгэл явдаг байхгүй. Тэгээ явж исэн чи харин за та нарын залуучуудын нэг нь одоо ингээ гитар бариа явуудахын дуу дуулахын биш үстэй гэсэн чинь Алтайх тэгж асуухгүй. Тэгсэн нөгөө залуучууд нь гүү бидэрт дуулдаг хүн байхгүй шүү дээ энэ төргээд. Тэгээ та нар яах гэж гитар барьсан гэсэн чи үгүй яах вэ зүгээр л ингээл тэгэхээр нөө би дуулахгүйгээ ичцгээгээд ингээд тэгэхээр нь одоо яах вэ Алтайх ч намайг бас нэг тэр телевизд байхдаа бас дуулаад байдгийг бас мэддэг болохоор сая чинь за ихэд хаашгүй чи нэг дуу дуулчих та хамаагүй зүгээр хамаагүй явах нэг дуу дуулчих. Тэгэхээр за тэгээд тэгэл санаанд орж ирсэн хамгийн дөрөнд энэ байсан гитартай. Тэгэл энийгээ дуулсан. За нэг сайхан дуу авчвал дээшээ хөдөлгөөд. Энэ дуу маань тэгэл тэр үед цаг үе залуучууд нэвтрүүлгийг хүн болгон айгүй шохорхож үздэг байж тий. Тэр үедээ бол одоо хамгийн их нээлттэй бодлогоор явуулсан энэ нэвтрүүлэг учраас ард түмэн ч илүү сонирхдаг байж. Тэгээ ийм нэвтрүүлэгт дуулаад гарснараа одоо миний бас одоо ард түмэнд одоо өөрийгөө таниулах бас зам ихсэн юм болов тий. Тэр бичлэг одоо ойролцоогоор хэдэн жилийн өмнө хэдэн онд исэн гэж бодож байна та? Энэ бичлэгийг би одоо энэ одоо ойролцоогоор энэ чинь 1987-8 он явцаач байна. Дөрвөн аяллаа да. Тэгээ одоо тэгээ энэ дуу гарснасаа хойш их юм бол одоо хэдэн жил болж байгаа юм тий. Тэр үеийн дашдандаг ер нь одоо та өөрөө төсөөлтөө тэр үе 16 жилийн дашдандаг юм байсан. 16-7 жилийн өмнөх дашдандаг бол торонхай сайхан тийм хүн хөрмөттэй залуу байсан баг. За тэгвэл тэр үеийг санагдуулах бичлэгийг одоо өдөр үзцгээе. За Шаргал нарнадаад зэгс хомилох нурын мандлаар зэрвэс салхи тоглоо альмэн ганцхан нутаг чамдаа чингүнж хартайгаа алтан нарыг сонсдуулж чамдан би хэлээ
халуун сэтгэлээр бүтсэн доохор Удам шаргал талын дээгүүр урдын дууг шиг татаад Ус зэглэх алсын алсаад урт холын бодол хөврөөд Альмэн ганцхан нутаг чамдаа чин үнэн хайртайгаа Алдан нарыг сонстолдуулж чамдан би хэлнэ Харимэн эрднийн дэд та билээ Ганцхан заяах нутаг минь та билээ Олон одын доогуур Оргил улсын дээгүүр Очих ирээдүйн зүг Хүсэл хайрын дуулмэн Хүрэх алсын гэлбаг тостоо Халуун сэтгэлээр бүтсэн доохор Сайхан болж шүү. За тэгэхээр энэ одоо 88 оны бичлэгээ цаг үе залуучуудыг хийжсэн. Одоогоос 15 жилийн өмнөх бичлэг энэ хооронд дуучин дашнанд хэр зэрэг өөрчлөгдсөн байна вэ? Одоо өөрийг нэг аргалж бас арай л. Гэхдээ яг та энэ нөгөө тэр үед дуулж ясныгаа сонссон гэсэн өөрийгөө харсан ч гэсэн сонир харагдчихлаа л та. Туранхааж байсан юм байна. Тэгээ яг тэр үеийн бас одоо залуучуудын маань одоо юм сурах сэтгүү бодлого бол бас нэлээд хаалттай байсан юм шүү дээ. Бас юм бас хамаагүй яадгүй те. Дөнгөж л одоо нэг юм нээлттэй болж эхлэх гэжсэн юм цаг үе гэж би ойлгож байна те. Ийм үед тэгээ яг одоо дээд нам засгаас бол бидний ч одоо за яг одоо хайр дурлал гэдээ дуулах юм бол одоо заагнадаг тийм ээ. Хамаагүй одоо үг хэллээ барьлаа одоо тэгж болохгүй ингэж болохгүй та нар тэгэд дуулах хэрэгтэй ингэж дуулах хэрэгтэй гэж хяргадаг байсан үе нь бас л арилаагүй байсан л юм шүү дээ тий. Тэгээ тийм үед л энэ дуу дуулж ирсэн гэж надад боддог тий. Яг тэрнээс хойш одоо болсон жилүүд маань мэдээж энэ бол миний хамгийн анхны гараа байсан жил. Тэгэхээр одоо эндээс бас өөрийнхөө бас тий одоо цаашдаа би ямар хүн болох вэ гэдгийг бас одоо тэр замаа сонгох хамгийн анхны зам нь байсан юм болоо тий. Яг энэ бичлэг хийжсэн үеийг эргэн дурсал та одоо яг ямар газар хийжсэн. Тэгэхэд одоо дуулаад шууд ирчин тэгээд камеруудаас ингээд харалтуулж иж микрофон дээрчсэн тий. Энэ ингэсэн юм аа. Энд чинь нөгөө яг энэ уулнаасаа буугаад доошлоод ирэх юм бол энэ чинь баг одоо хавар цаг юм болоо даа гэж бодож байна. Их л дулаахан тэр доогуур бол айгүй сайхан зүйлэг нөгөө орцсон дулаахан. Бид нар чинь баг шахуул одоо 100-ын хувц руу баг шилжих шахуу ийм нөмгөө явж исэн улсууд л та. Тэгээд тэр энэ чинь одоо уул руу бид нар одоо баг бүтэн өдөржингөө явж иж энэ одоо байдаг тэр уурхайхан тэр байр руу ирсэн юм байна. Тэгээд ирчгээд тэндээ унтаад өглөө нь уссан чинь бүр битүү цас ороод бүр тэгээд бүр гайхаж байгаа юм чинь ч одоо ямар сони юм бэ. Тэгээ бид нар чинь нэмгүй явж исэн улсууд ч одоо бас уул руу тэгээ явна гэхт бол бид нар даарнаа гэдэг. Тэгээ бид нар тэндээс юм хангалтын юм дамбаалуу тавьчихсан юм л да тийм. Тэгээд энэ бичлэгийг би одоо өөрөө үзээгүй бас асар удацсан байна. Одоо 15 6 жил болсон юм байна шүү дээ. Тэгээд бас энэ бичлэгийн маань өдөө утас ингээ хадгалж ирсэн бас танартаа бас одоо баярлалаа гэж хэлмээр байна тийм. Тэгээ энийг надад бас суулаад өгчээрэй. Давхар хэлж байна. Тэгэхээр дараа зөвхөн бүхэн энэ үсээ хариу хүсэлтийг тавьж байгаамаа. За ингээд танд цаашдын уран бүтээлтэй амжилт хүсье. Тэгээд бас шинэ жилдээ сайхан нэмэлээрэй. Баярлалаа. Удам шаргал талын дээгүүр урт шаргал нарнадаа зэгс хөмилөх нури манлаар зэрвс салих тоглоо амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа альмын сарыг сонстолдуулж чамдаа би хэлье гав харимэн
билээ ганцхан заяах нутаг минь та билээ олон оддын доогуур оргил улсын дээгүүр очих ирээдүйн зүг хүсэл хайрын дүүмэн хүрэх алсын гилба тостоо халуун сэтгэлээр бүтсэн духурмэн Одом шаргал талын дээгүүр уртын дүйг шиг татаа Ус цэглэх алсын алсад урт холын бодол хөрөө Алсын ирээдүй хүсэл чамдан Игнэх түнч хайртайгаа Альмэн сарыг сонстолдуулж Чамдан би хэлье Гав харимэн эрх миндэд та билээ Ганцхан заяах нутаг минь та билээ Олон оддын доогуур оргил улсын дээгүүр очих ирээдүйн зүг хүсэл хайрын дүүмэн хүрэх алсын гилбар тостоо халуун сэтгэлээр бүтсэн духурмэн олон оддын доогуур оргил улсын дээгүүр очих ирээдүйн зүг хүсэл хайрын дүүмэн хүрэх алсын гилбар тостоо халуун сэтгэлээр бүтсэн духурмэн
тэрийн одоо хэдэн оны бичлэг вэ? Одоо 1988 он тийм. 88 он. Одоос бол 15 жил юм. Тэр үед та хэдтэй байсан? Тэр чи залуу гэж. Гэхдээ тэр их ч одоо ич дөнгөж сургууль төгсөөд 87 онд сургууль төгсчихвол дарахын шадарч нь өсөө хиймдчихээ лагтал гоё. Хэмтэй өстэй харагдсан. Тэгээд их гоё явдаг. Одоо бол ер нь зүгээр ингээд хүн чинь нөгөө 40 дөхөөд ирэхээр дөнгөж амьдрал эхлэн гэдэг шиг л бараг л тийм аяг руу орчдөг юм шүү дээ. Одоо сая дуулсан дуу ямар дуу, ямар нэртэй дуу вэ? Яг хөө тэр бол үнэхээр сайхан залуусын хот гэдэг бол яг дарханд очингуудаа би яг хөө тэр үед нөгөө 16 давхар гэдэг чинь Улаанбаатарч байдгүй лээ шүү дээ. Тэр үед чинь тэр 2-9 давхар байдгийн нэг 16 давхар байдаг. Тэрийг бодоод үнэхээр сайхан нөгөө өөр ирэхгүй сэтгэл хөдлөмөр үнэхээр сайхан залуусын хот гэдэг энэ үгийн ягаал өөр ингэ дуу хийсэн байна. Энэ одоо бичлэгийг үзээд юу гэж бодогдож байна вэ? Тэгээ 15 жилийн өмнөх бичлэгээ үзлээ. Ер нь тэрнээс хойш ер нь үзег байгаа. Юу дандаа ийм гэмээр санагдлаа. Яг тэр үе шиг одоо дахиад үсэндээ хийм хийлгээд одоо сэнстэй явдаг юм уу яа тийм. Уг нь одоо их л гоё санагдаж байна. Ягаад тэгэхээр энэ уг телевизэд байсан бичлэг манай 27-оос өмнө дээр ирсэн юм яг үнэ хэлэхэд алтаа өөрөө танаа тийм ээ өөрөө биччихсэн юм адархаа чадвар тэр. Тэгэхээр одоо бас тэр одоо бас телевизэд байгаа ч юмгүй ч юм уу бас байгаа л гэсэн тийм ярьдаг сайн ярьдаг студид тийм яг үнэ хэлэхэд бас яг тэр хоёр одоо тэр үеийн бичлэг бол надад их гоё дурсан санагдаж байна. Тэгэхээр хуучны ялсан. Тэр шүү дээ 15 жилд би тэр үед хүүхдээс одоо 15 таа сайхан байна гэдэг охинтой ч юм уу. Тийм ээ. Нэг бодлоо тийм л юм да. Тэгэхээр таны энэ дуу чинь тэр үедээ хэр түгээмэл байсан бэ? 88 онд хүмүүс хэр их мэддэг байсан? Яг энэ дуу нэг зургатаар гарснаас хойш дахны залуучууд нах ч угаасаа 80% залуучууд байсан. Энэ дуу баг дуулах байхгүй дээ. Манай дархан яг тэр үед их гоё байсан ба. Үчин цэнгэ гэж явдаг байхгүй. Хагасаа бүтцээд болгон бүх шилдэг хамтлагууд нь тоглодог. Тэгэд энэ дуугаараа манай Аясын дэлгөөж хамтлаг гарч ирээд энийг өрөөд дуулаад эхэлдэг. Яг сүйдээ дуулахдаа үнэхээр сайхан залуусын гот юм бэл дуусдаг. Тэгэд бүжиг хамтлаа гэсэн үг байхгүй. Тэгээд баяртай тарахгүй шүү. Тэгээд сүйд нь дахиад Beatles дуулж өгөө юу ч Smoke дуулж гэдэг юм уу тэгэл ингэдэг байхгүй. Яг тийм байсан юм байхгүй. Тэгвэл хоёулаа яриагаа энэ дуугаар өндөрлөе л да. Гудамжаар арч явдагны өөр сайхан байгаад яраач өөрөөргүй сэтгэл хөдлөлмөө үнэхээр сайхан залуусын хот юу. Манай хуучин яс нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Тэгэхээр та магадгүй дараагийн зочин хэн байгаа болоо гэж бодож байгаа. Тэгвэл манай дараагийн зочноор Дуучин Саранга оролцож байна. За сайн байна уу? Шинэ жилээ сайхан нэмэлж байна уу? Сайн байцгаана уу? Юуны өмнө үзэгч олондоо шинэ оны мэнд хүргье. За тэгэхээр одоо манай телевизээс нэгэн сюрпризийг бэлдсэн байгаамаа. Энэ сюрприз маань танд одоо нэгэн хуучны хальсыг үзүүлэх юм. Энэ хальсыг үзэж хоёлаа яриагаар өршөлтөндөх байна. Зү
За тэгэхээр энэ одоо урлаг төл тавьж исэн одоо ихэнх үе юу? Ойролцоогоор хэдэн оны бичлэг гэнэ таны санаж байгаа? За энэ надтай цуг дуулж байгаа нь миний одоо яг миний доотлын дүү Нарангаа. Бид хоёр хоёлоо Оросд зүйл холбоо тэр үеийн зүйл холбоод ус гэж ярьдагсан шүү дээ. Нарангаа маань Ленинград хотод анаахын дээд сургууль. Би болохоор Харьков хотод театр урлагийн дээд сургууль сурч байсан. Тэгээд оюутан байх үедээ нэг дуулаад үдчихье гэсэн тийм сонирхол төрж ирсэн. Тэгээд алтаа ахтаа тааралдаад тэгээд энэ нөгөө анхны минь хайр баяртай. Тэгээд энэ хоёр дууг бичлэг хэлчихсэн. Тэгвэл энэ дуунаас өөр тийм радио хөгжүүлж хадгалсан юм байхгүй байгаа. Үгүй юусоо байхгүй айгуу сонин санагдчихсан. Тэгвэл ганцлан бараг хойв тий өөр чамд тэнцлэг шүү дээ. Өөр чин зүүдний маань харин амьдрал давтаагүй. Яг тэр үедээ хит авчихсан. Одоо ч гэсэн хүмүүс дуулагддаг юм байна шүү дээ. Энэ дог бид таныг зохиож исэн гэж сонсч ирсэн байна. Хитгэөр ангидаа зохиогоод яг анхны хайртаа өчсөн үедээ зохиож ирсэн үү? Би яг энэ дог хүүхд ахуй насндаа л ер нь 9-р ангидаа зохиож ирсэн баха. Тэрнээс хойш ер нь ам дамжаал хүүхдүүд залуучууд их дуулдаг болсон. Тэгээд энэ телевизээр нэг удаа нөгөө цаг үе залуучууд билгээр гарахад бол хүн болгон мэддэг болсон. Тэгээд сүүлд бас энэ дугаар дууссан шүү дээ ганцаараа тий. Дундаар уран бүтээл оруулсан юмсан. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Би одоо бол үзэгч олон түмэнтэйгээ маш сонин шинэлэг уур амьсгалтай нэгэн уран бүтээлийг төлөвлөх гэж байгаа. Энэ уран бүтээл маань удахгүй болж өгөлийн цагаан сарын шинийн нэгэн дамжуулаад гаргаснаатай. За ингээд дуучин Сарангаа маань одоо хуучин нэвтрүүлгийн маань энэ зочноор оролцлоо. Ингээд танд үнээр хуучин дурсамжийг чинь сэргээж өгсөн бахаа гэж бодож байна. Танай дүү Нарангаа ч гэсэн энийг үзээд үнээр гайхаж байгаа. Харин зэрэг үзээд те. Танд шинэ жилээ сайхан тэмдэглээрэй гэж хэлдэг. За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Баяртай.
Очны төрөлтэй анхны галыг одон гянаа зохиогдоргүй дасаж ачирсимэн зам үрэн тоян шиг байгасаа гэж саксонихээ дэжээ цацлааргоо хүрдээ ээжингүүдээ хөлгийн лөө аяж бай